Буян тухай бомб дахь хилийн мэргэжлийн хэлтэй албан агаарын хилийн нэвтрэх цагт Монгол улсын хууль тогтоомж, олон улсын конвенц, гэрээ хэлэлцээр стандартыг хэрэгжүүлэн ажиллаж байдаг. Эдгээрээс хүний болон мал амьтны хориот өвчин, олон улсад шуурхай болон тогтмол мэдээлэх гоц халдварт болон халдварт өвчин, ургамлын хориот цартай өвчин, хөнөөлт шавж, мэрэгч амьтан хог ургамлыг улсын хилээр нэвтрэх, өөрийн оронд болон гадаад улс орнд дамжин тархахаас урьдчилан сэргийлэх, бараа бүтээгдэхүүний чанар аюулгүй шаардлагыг хангах чиглэлийн мэргэжлийн хянах шалгалтыг улсын хилийн бомбод хэрэгжүүлэн ажиллаж байна. Аливаа улс оронд үндэсний аюулгүй байдал нь хилийн бомбтой салшгүй холбоотой байдаг. Тиймээс өөрийн улс орондоо аюул эрсдлийг дагуулж болох бүхий л зүйл дээр хяналт тавьж ажиллах нь хилийн бомб дахь мэргэжлийн хяналтын албаны их орондоо хүлээсэн үүрэг юм а. Монгол улсын агаарын хилийн бомбоор нэвтэрч байгаа дамжин 15 чиглэлд олон улсын нислэг үйлдэгдэж дэлхийн 30 гаруй орны зорчигч тээврийн хэрэгсэл ачаа дээш нэвтэрч байдаг. Ийхүү буян тухай бомбын хилийн бүсдэх хяналтын цэгүүд ажлын болон тусгаарлах байр, ажил гүйцэтгэх үйл явцын талаар энэ удаагийн мэргэжлийн хэлтэй цаг нэвтрүүлгээр онцлон хүргэж байна. Буян тухай бомбтой хөрн хилийн мэргэжлийн хэлтэр нь ямар гол чиглэлээр олжлон ажилладаг энэ тал дээр тас мэдээлэл өгөх. За буян тухай бомб дахь хилийн мэргэжлийн хэлтийн албаны үндсэн чиглэлийн нэг нь одоо олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагддаг халдвар түвшнийг одоо хилээр нэвтрүүлэхгүй байх, сэжигтэй зорчигч илэрсэн тохиолдолд халдвар эсвэргц хариу харамжийг шуурхай хэрэгжүүлж хилийн нэвтрэх цэгт одоо бусад байгууллагатай хамтран ажиллах уялдаа холбоогоо сайжруулсан ажил хийж байна. Ер нь дэлхийн нийт улс орнуудад шинэ болон дахин сэргэж байгаа халдвар түвшнүүд бас нэлээдгүй улс орнуудад гарч хүн ам болон одоо хүн амын эрүүл мэндийн насанд одоо бас хохирол учруулсаар байгаа. За үүнтэй холбоотойгоор дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн хүрээнд мөн одоо мэргэжлийн хэлтийн ерхий газрын даргын албан даалгаврын хүрээнд одоо буян тухай бомб хилийн мэргэжлийн хэлтийн албан одоо зорчигчийн хяналтыг чангатхан ажиллаж байгаа. За үүнд бол гадагшаа явж байгаа зорчигчдод сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргүүлэх, өөрөөр хэлбэл голомттой бүс нутагт одоо шаардлага дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу шаардлагагүй тохиолдолд бол эдгээр бүс нутагт зорчихгүй байх зөвлөмжийг хөрвүүлж байгаа. За мөн одоо бусад авиа компаниудад одоо мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, мэдээллийг одоо хүргэх. За мөн хилийн бүс зориулалт үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо бусад хамтран ажилладаг бусад байгууллагатай одоо хамтын уялдаа холбоогоо эрчимжүүлж мэдээллийг харилцан солилцож ажиллаж байна. За мөн одоо энэ албаны бэлэн байдгийг одоо бас ханган ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл халдвар эсвэргц хариу арга хэмжээг одоо шуурхай авч хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцийн судалгаа, мөн одоо нөөцөө бүрдүүлэх хамгаалах хувцас хэрэглэл, мөн шаардлагатай тоног төхөөрөмжүүд бол ханган авч ажиллаж байгаа. Тоног төхөөрөмжүүдийн хувьд чинь за хилийн нэвтрэх цэг дээр ер нь манай одоо үндэсний одоо чадамжийн хувьд бол буян тухай хилийн мэргэжлийн хэлтийн албаны одоо та бүхэн харж байна. Ирж байгаа зорчигчдод одоо биеийн халууныг термокамерын хяналтаар хэмжиж сэжигтэй зорчигч илэрсэн тохиолдолд хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Буян тухай бомб дахь хилийн мэргэжлийн хэлтийн албаны гол чиг үүрэг нь альва аюул эрсдлийг дагуулжуулах болон дэлхийн улс орнд тархаж байгаа халдвар төвчний тухай урьдчилан мэдээллийг цуглуулж байнгын бэлэн байдалтай ажилладаг байна. Ингээд сэжигтэй зорчигч илэрсэн тохиолдолд халдварт эсэргүүцэх хариу арга хэмжээг хилийн нэвтрэх цэгт шуурхай авч хэрэгжүүлэн нийгмийн эрүүл мэндэд ноцтой байдал үүсгэхээс урьдчилан сэргийлэх чиглэсэн хянах шалгалт хандалтын ажил үүргийг гүйцэтгэн ажиллаж байдаг. Энэ термокамер маань нөгөө ирж байгаа зорчигчдын биеийн дулааныг мэдэрч температурыг бол энд гаргадаг. Хэрвээ 38-аас дээш градусын өөрөөр хэлбэл халуунтай байх юм бол тухайн ирж байгаа зорчигчийн царай одоо бодит дүр нь харагдаад энэ дээр автоматар бол зураг авахар энэ тохиргоо хийгдсэн байдаг. Тэгээд энэ камераас харж байгаад бид нар халуунтай хүний тандалт хийдэг, хяналт тандалт хийдэг. Сүүлийн жилүүдэд дэлхийд дахинд болон шинэ болон дахин сэргэж байгаа халдвар төвчнүүд тогтмол бүртгэгдэж хүн амын нас баралт ихсэж байгаа нь хилийн бомб дээр авч хэрэгжүүлэх хяналтын болон хариу арга хэмжээний бэлэн байдлыг тогтмол хангаж ажиллах зайлшгүй шаардлага тавигдж байдаг. Эдгээр халдвар төвчин олон оронд хурдтай тархах нэг нөхцөл нь олон улсад аялал жуулчлалын зорилгоор нисэг онгоцоор зорчиж байгаа зорчигчид бүрдүүлэх магадлал өндөр байдагтай холбоотой бөгөөд 21-р зууны тахалгигддаг анцгалын зочмог халдварт буюу SARS нь дэлхийн олон улс оронд хурдтай тархсан байдлыг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нисэг онгоцоор дамжин тархсан гэж үздэг байх юм а. Тиймээс баруун Африкийн зарим улс орнуудад Эбола хэмээх цусрагыг халууралт хам шинжийн вирус халдварын өвчлөл дэгдэж байгаатай холбогдуулан Монгол улсын хилийн нэвтрэх цэгт халдвар эсэргүүцэх хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангаж өдөр бүрийн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж мэргэжлийн хяналтын ерхий газрын даргын албан даалгаврын тушаал гарч дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжүүдийн дагуу ажиллаж эхэлжээ.
Сүүлийн үед баруун Африкийн орнуудад одоо Эбола вирусын халдвар төвчин болт гэдэг бас нэлээдгүй хүний амь насанд хүрчлээ. За энэ үед бол хилийн нэвтрэх зэгт бэлэн байдлыг хангаж ажиллаж байна. За энэ бэлэн байдлын хүрээнд зорчигчдод санамж зөвлөгөө өгөх, авиа компаниудад санамж зөвлөгөө өгөх. Нэрнээс гадна одоо хамгийн үндсэн гол хяналт маань бол термокамерын хяналтаар зорчигчдын халууныг хэмжиж, за мөн голомттой бүс нутгаас ирж байгаа зорчигчдоос эрүүл мэндийн одоо хуудасаар тандал судалгаа авч одоо бусад одоо мэргэжлийн байгууллагуудтай холбогдож ялангуяа халдвар төсний судлалын үндэсний төвийн тандалтын албатай хамтран ажиллаж мэдээлэлээ солилцож ажиллаж байгаа. Эдгээр албан тоотын зөвлөмжүүдэд зорчигчдод мэдээлэл санамж зөвлөмж өгөх, Африкийн орнуудаас ирсэн зорчигчдоор эрүүл мэндийн мэдүүлэг бөглүүлж тандал судалгаа хийх, хилээр нэвтэрж байгаа зорчигчдын биеийн халуун хэмжих термокамер, халдвар төвчнээс сэжигтэй зорчигч илэрсэн тохиолдолд төр тусгаарлаж мэргэжлийн байгууллагад шилжүүлэх, авиа компаниудад мэдээлэл суртал хийх, хилийн бомбдод хамтран ажиллаж байгаа бусад байгууллагад мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгөх, халдвар эсэргүүц арга хэмжээний албаны бэлэн байдлыг хангах, олон улсын онгоцонд байнгын болон голомтын халдваргүйдэл хийх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Монгол улсын агаарын хилээр нэвтэрж байгаа цацраг идэвхт материалын тээвэрлэлт цацрагийн аюулгүй байдал хангахт холбогдох хууль тогтоомж, стандарт дүрм журмын хэрэгжилтэнд хяналт тавьж, хүн ам байгаль орчныг цацраг идэвхт бодис болон ионжуулах цацрагийн нөлөөллөөс хамгаалах ажил мөн хийгддэг байна. Энэхүү ажлын хүрээнд Монгол улсын засгийн газар, Америк нэгдсэн улсын засгийн газартай цөмийн болон бусад цацраг идэвхт материалыг Монгол улсын хилээр хууль бусаар зөөвөрлөхөөс сэргийлэх асуудал дээр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт 2007 оны 10 дугаар сарын 23-нд анх гарын үсэг зорсон байдаг. Уг санамж бичгийн хүрээнд Монгол улсын 2008 онд эхлэн буян тухай, замын үүд, Сүхбаатарын бомб зэрэг байнгын ажиллагаатай бомбуудад цацрагийн хяналтын төхөөрөмжийн нэгдсэн системийг суйрлуулан одоогоор 15 бомбд 80 цэгт цацрагийн хяналтыг 24 цагийн турш тавин ажиллаж байна. За энэ хяналт хэрэгжснээр Монгол улсын байнгын ажиллагаатай 15 бомбдод 80 гаруй гарц гарам дээр 80 төхөөрөм тоног төхөөрөм суйрлуулад, за энэ чиглэлийн мэргэжилсэн ажилтнууд бол хяналтын хилийн мэргэжлийн хяналтын албаны байцаагч нар хяналт тавьж ажиллаж байгаа. Хэрхэн яаж одоо хяналт шалгалтыг тавьд юм бол ямар багаж төхөөрөмжөөр шинэ та бүхэн яаж хяналт гэдгийг бас үзв. За энэ хяналтыг болохоор Монгол хилийн хяналт дээр хяналт бол 3 үе шаттай өгдөг. За илрүүлэх, олох, тогтоох гэдэг. За энэ олох 3 төвд шатыг болохоор цацрагийн хяналтын төхөөрөмж гэдэг одоо бүхэн 5-нд гаргах байгаа. Гадаа хаалган дээр бол маш том төхөөрөмж байгаа, цагаан төхөөрөмж. Тэрийг үзүүлнэ. За тэгээ дараа нь 2 дахь үзүүлгийн багажаар бол бид нэр олох багаж гэдэг энэ багажнууд байна. Олон. За түүний дараа тэр олсон тоног зүйс гүйсгүүрээ бид нар ямар цацраг дүүсгүүр вэ гэдгийг тогтоод багаж маань болохоор энэ багаж байж байгаа. За энэ багажнуудаар бид нар тогтоодог багаж. За үүний дараа тэр цацраг дүүсгүүрдээ бид нар үнэлгээ өгдөг. Дүүсгүүрөө тохиолдоо. За энэ болохоор гинг оргүй юм уу, жинхэнэ юм уу те? Алдаа юм уу, ямар юм байна гэдгийг бид нар үнэлгээ өгөөд шаардлагатай бол цөмийн нэрийн газартайгаа хамтран ажилладаг. Тийм цацрагийн хяналт гэхэлэр одоо жишээ нь гаднаас буюу ирж байгаа зорчигчдын одоо ачаа тийш буюу эсвэл одоо ийшээ гадагшаа гарч байгаа зорчигчдын ачаа тийшэнд бол ямарваа нэгэн цацраг идэвхтэй зүйл байна уу гэдэг нь бас ямар зүйлүүд нь хамрагддаг юм болоо. За Монгол улсын хилээр орж байгаа бүх ачаа тийш зорчигч тээврийн хэрэгсэл бүгд энэ хяналтаар орж байгаа. За энэ хяналт маань өөрөө ямар нэгэн байд эрдэг зорчигчд бол ямар нэгэн хүндрэлгүйгээр тоног төхөөрөмжийн өндөр технологийн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар гүйцэтгэдэг учраас бусад хүмүүс бол мэдэгдэхгүй. За тухайн цацраг идэвхт бохирдол юм уу, цацраг идэвхт үүсгүүр юм уу те эдгээр юм тохиолдлууд өөрөө цацрагч гардаг учраас тэр тухайн хөшүүр нь өндөр болсон тохиолдолд энэ тоног төхөөрөмжийн дээр мэдэгдэж энэ дээр бид нар хяналт тавьж ажиллаж байгаа. Зөрчлүүдийн тал дээр. За зөрчил бол ерөнхийдөө зөрчил бол нэг айхтар бол их биш. За ерөнхийдөө зөрчил хилээр гарч байгаа нийт тохиолдлын бол нэг 70-90% нь бол зөвшөөрөлтөө буюу цацраг цөмийн нэрийн газраас зөвшөөрөл авсан цацраг зөвшөөрөлтөө стоп, за эмнэлгийн төрлийн стопууд, судалгааны үүсгэрүүд, за мөн эмчилгээний зориулалтад эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн энэ төгшөөрүүд их илэрдэг. Эдгээр дээр бид нар бол хэмжилт ханд судалгаа хийж зөвлөгөө өгж хяналт бичвэрэмдийн хяналт хийж болдог. Нөгөө цацрагийн хяналтын төхөөрөмж байна, илрүүлэх төхөөрөмж байна энэ байна. За энэ илрүүлэх төхөөрөмж байна болохоор ионжуулах цацрагийн 4 төрөл байдаг. Альфа, бета, гам, нейтрон гэдэг. Тэрний альфа бол нейтрон болон гам төгшөөрийг илрүүлдэг төхөөрөмж байна. Энэ бол маш энгийн хүний биед ямар нэгэн хүмүүс бол ингэж ойлгоод байдаг. Энэ төхөөрөмж дундорхад надад ямар нэгэн хор байна уу гэж асуудаг. Энэ бол тийм хор нөлөөл байхгүй. Зөвхөн цацраг идэвхт үүсгэх тохиолдлыг илрүүлдэг. За энэ болохоор гам детектор гэж байж байгаа. Энэ болохоор гам төгшөөрийг илрүүлнэ. Энэ бол нейтрон детектор буюу нейтрон төгшөөрийг илрүүлдэг. Тэгээ бүтцийн хувьд бол электроник схемээс үрдсэн ийм тоног төхөөрөмж л байж байгаа. Энд дээр дундуур зорчигч болон ачаадаж харахад
тухайн тохиолдол ирсэн үед бид нар тэн дээр хяналт тавьж цацрагийг бол хянаж байгаа. 24 цагийн турш. 24 цагийн турш. Иргэд болон аж ахуйн нэгжүүд бол би ямар одоо тийм цацрагийн идэвхтэй зүйл тээж явж байгаа гэдгийг бол мэдэхгүй байгаа шүү дээ. Ачаад тийшнээ хийсэн гэдгийг мэдэхгүй. Тэгэхээр энэ дээр юун дээр илүү анхааруул зүгээр санамсаргүй байл гэж. Гадна дотноос манай монголчууд нэг ирж байгаа шүү дээ. Тэр тохиолдолд ямар нэг ажиллаж байгаа газраас юм уу санамсаргүй байдлаар чуулуулагч юм уу те. Тиймэрхүү мэдих өөрийн мэдэхгүй юмуд бол аваад авч ирэх шаардлагагүй. Ямар нэгэн байдлаар таны цаашаа тэшинд өөрөө мэдэхгүйгээр санамсаргүйгээр танд цацраг төтөтмөр өөрөө үнэртэхгүй харагдахгүй те. Үүний 6 метр хүрээ мэдэх боломжгүй учраас таны ачаа тэшинд цацраг төтөтийн хүмүүс хүрэн бохирдолтой ч юм уу тийм чуулуулаг альсгүй байгалийн чуулуулаг илэрчих юм бол манай төхөөрөмжүүд бол илрүүлээд таныг бид нар саадаад таны ямар зорилгоор авч явах гэж тогтоох учраас та бүхэн тийм санамсаргүйгээр ямар нэгэн өөрөө мэдэхгүй юм бол бити аваад тээвэрлэл хийшээ гэсэн зүйл болж байна. Буян тухай бомтоор нэвтэрж байгаа нийт бараа бүтээгдэхүүний 50% нь эм эмнэлгийн хэрэгсэл байдаг бөгөөд энэ нь Монгол улсад импортлогдож байгаа эм эмнэлгийн хэрэгслийн 70% нь байдаг. Агаарын тээврээр зорчиж байгаа зорчигчдоос илэрдэг зөрчлүүдийн ихэнх хувь нь эм эмнэлгийн хэрэгсэл болоод улсад бүртгэлгүй эм импортын лиценз зэргийг зөрчсөн зөрчлүүд илэрдэг байх юм. Тиймээс буян тухай бомтог хэлийн мэргэжлийн хяналтын албан тус бомтоор нэвтэрж байгаа зорчигч тээврийн хэрэгсэл бараа бүтээгдэхүүнд мэргэжлийн хяналт шалгалт хийж эрүүл ахуйн аюулгүй үзүүлэлт шаардлага хангуулахад чиглэгдсэн мэргэжлийн хяналт шалгалтуудыг 24 цагийн турш хийж гүйцэтгсээр ирсэн. За зорчигчид хувийн хэрэглээний юмнуудыг бол ерөнхийдөө биедээ авч явдаг. Тэгээд гайлын тухай хуулиар бол хүн иргэн зорчигчийн хувийн хэрэглээний буюу өөрийнхөө хэрэгцээнд өдөр тутмын нэг байнгын хэрэгэлдэг юмнуудыг ч юм авч явах. Тэр нь бол хуулиар зөвшөөрөгдсөн. Бусад тохиолдолд бол иргэд Монгол улсад бүртгэлгүй юмыг импортлохыг хориглодог. Зөвхөн аж ахуй нэгж Монгол улсад ийм бүртгэл бүртгэгдсэн юмнуудыг импортлох ийм хуультай явж байгаа. Яг Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоор л бид нар барьж ажиллаж байгаа. Яг Монгол улсын ийм бүртгэл бүртгэгдсэн юмыг импортлох хэрэглэхийг зөвшөөрнө гэсэн хуультай. Бусад тохиолдолд одоо гадаадад хичнээн эмийн бүртгэл бүртгэдээ тэндээ ашиглагдаж байгаа ч гэсэн энэ бүртгэлгүй тохиолдолд бол яг манай зүгээс тавьдаг хяналт бол хураахаас өөр арга байхгүй. Янз янзын юмнууд бол оруулж ирдэг. Юунд бол одоо ч юм те хугацаанд дууссан юмнууд байж байгаа. Монгол улсын эмийн бүртгэлд бол ерөөсөө англи юм уу орос хэл дээр заавартай байх хэрэгтэй гэж хуулиндаа байж байгаа. Гэтэл энэ бол одоо солонгос хэл дээр бичигтэй. Энэ бол одоо бүртгэлийн шаардлага хангахгүй ийм зөрчил байна. Энэ бол одоо Монгол улсын эмийн бүртгэлд байхгүй ийм парацетмол гэсэн юм байна. Иргэдэд хандаж хэлэхэд ерөнхийдөө Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн чанарын баталгаатай эндээ хэрэгэлдэг ийм юмнуудыг одоо ийм хувийнхаа хэрэгцээнд авчрахтаа анхаарч хэрэглээрэй л гэж одоо зөвлөмөр байна. Бүртгэлд бүртгэгдсэн эсхийг одоо иргэн өөрөө мэдхийг хүсэх юм бол эрүүл мэндийн яамны МОХЦ гэмээр гэж сайт байгаа. Эндээс ерөнхийдөө эмийн бүртгэлийн талаар мэдээлэл иргэн өөрөө одоо авахд нээлттэй байж байгаа. Түүнчлэн Чингис хаан олон улсын бодлуулан карго терминал, олон улсын шуудан илгээмж, зорчигчийн эрүүл мэндийн байдал, зорчигчийн ачаа дэш болон тээврийн хэрэгсэлд мөн зохиох ёсны зааврын дагуу хяналт тавьж улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллаж байна. Ийхүү энэ удаагийн мэргэжлийн хэлтийн цаг нэвтрүүлгээр буян тухай бомсдог хэлийн мэргэжлийн хэлтийн албаны талаар онцлог хүргүүллээ.